Richтэй Beauty нэвтрүүлэг студиэс үргэлжлэх хүрч байна. Тэгэхээр хүн болгон эрүүл, толгоор гялалцсан яг л солонгос одоочиг арьстай байхыг хүсдэг шүү дээ. Тэгвэл ийм арьстай байхын тулд шилдэг арьс арчилгааны бүтээгдэхүүн, зөв арчилгаа, эрүүл амьдралын хэмнэл бол маш чухал шүү дээ. Тэгэхээр энэ талаар мэдээллийг өгөхөөр Tirade брендийн менежер Аюка өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Орой мэндүргий. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа юуны өмнө Tirade брендийн товчхон брендийг бас товчхон танилцуулсан зүйтэй болов. Гэхдээ өмнөх дугаараар бас орж байсан тийм мэдэж байгаа үзэгчид бас байгаа. Гэхдээ бас анх удаа үзэж байгаа үзэгчид бас байгаа шүү дээ, тийм ээ. За Tirade брэнд маань Монголд орж ирээд удаагүй байна. За одоо 6 дугаар сард орж ирсэн гэхлээр ер нь бол хагас жилийн үрийг үзэж байна. За брендийн маань хувьд Солонгостой ч гэсэн мөн одоо шинэхэн брэнд байгаа. 2015 оноос ерөөдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж гарч ирсэн шинэ брэнд гэж хэлэхэд болно. За Tirade брендийн маань бусад төрлийн гоо сахны бүтээгдэхүүнүүдээс хамгийн онцлог давуу тал нь гэж хэлвэл одоо алмазын гоо сахны бүтээгдэхүүнд орц найрлаганд нь одоо 99%-аас дээш шингээж өгснөөрөө за мэдээж дэлхийн хамгийн анхны одоо алмазыг арьс арчилгааны бүтээгдэхүүн шингээсэн косметик болж чадсан. За дээрээс нь Tirade брендийн хамгийн тодтогдох ганц одоо юм маркетинг болон одоо борлуулалт гэхээсээ илүү судалгаа болон туршилт үүн дээр одоо маш их одоо цаг зав те ажлынхаа одоо бүх нөөц бололцоог одоо дайчилдаг байгаа. За тэгээд бүтээгдэхүүн маань өөрөө Солонгостой за зарим нэгэн комбайн одоо юу эмчилгээний бэлтгэл гэдсэн тодтголтой явдаг. Тэгэхээр Солонгостой эмчилгээний бэлтгэл гэсэн одоо нэртэйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бол мэдээж маш их туршилт хамгийн гол нь те бүсгүүчүүдийн арьсан дээр ч бай. За ер нь бол маш их туршилт бол хэрэгтэй байдаг. За мэдээж энэ олон туршилтуудыг одоо давж гарч чадаад бүтээгдэхүүн маань үйлдвэрлэгдэн. За тэгээ Монголынхаа хэрэглэгчдэд мөн адил хүрч байгаа. За тэгэхээр үзэгчдээ Tirade брендийн судалгааны талаар нэг видео хүргээд эргээд студид олцсон. Tirade өмнө нь ямар ч гоо сайхны бранд туршин нэвтрүүлж байгаагүй арьсны үндсэн эдисийг хамгаалтгаараа онцлог. Борлуулалтын маркетингийг өртөл болгоулгүй илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө эрдэмтдийн баг ажилласан. Арьсыг гэмтэх бодис огт агуулаагүй. Бүтээгдэхүүний үндсэн түүхийн эдийн тусал бүрийг наривчлан хянсан. Tirade гоо сайхны бүтээгдэхүүний гол зорилго нь арьсыг сэргээх юм. Олон төрлийн хорт бодисоос нүрийн арьсыг хамгаалахаас эхлээд арьсыг дахин сэргээх үйлчилгээ нь товчоор хэлгээд таны нүрийг гэрэлцэн тунгалаг болгоно. Бид эмэгтэйчүүдийн нүрийн арьсыг хамгаалахын төлөө сэтгэлээр гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Өнөөдөр хүртэл хийгдэж байсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсыг чийгшүүлэх гол зорилготой байсан бол манай Tirade нь чийгшүүлэхээс гадна өвчсөн арьсны эдис бүрийг сэргээж хамгаалах болно. Нүрийн арьс ганцхан хүчин зүйлээс болж өнгө алдаж гундадгүй л дээ. Их олон төрлийн хорт бодис болон хорт нөлөөнүүд байдаг. Бид тэр бүгдээс хамгаалаад дээр нь арьсыг эрүүлжүүлж сэргэнэ. Би эмэгтэй хүнийхээ хувьар Tirade бол арьсны хамгаалагч, эмчлэгч гэдгийг ам бардам хэлж чадна. Олон охид бүсгүүчүүд солонгос одоочиг арьстай байхыг хүсдэг шүү дээ, тийм ээ. Дуу клипэн дээр ямар гоё арьстай байдгийг та мэдж байгаа, тийм ээ. Тэгэхээр яг ийм арьстай болмоор байна. Зөвхөн ганц бүтээгдэхүүнийг надад санал болгооч гэд ирвэл та ямар бүтээгдэхүүн санал болгох вэ? Тэглээ яг мэдээж хүн болгон гоо сахны бүтээгдэхүүн яхтаа ингээл ком нь илүү үр дүнтэй байх. За энийг комор нь хэрэглэжүүл илүү үр дүнтэй байх гэж бид нар ч гэсэн бүсгүүчүүд ерөнхийдөө тэгж боддог. Одоо яг одоо саяны чинийх шиг ийм тохиолдолд ганцхан бүтээгдэхүүн хэрэглээд үнэхээр одоо арьсаа төгс гоё сайхан болгоё гэх юм бол Tirade брендийн хувьд мэдээж энэ milk skin буюу одоо хоёр алхамд арчилгааг санал болгоно. За тэгэхээр энэ хүү бүтээгдэхүүн маань өөрөө цайруулан, чийгшүүлэн, дээрэс нь хөгшрөлтийг удаашруулна гэсэн 3 давхар үйлчилгээтэй ийм бүтээгдэхүүн байгаа. Зөвхөн нэг бүтээгдэхүүнээс яаж энэ олон үр дүнг аваад байна вэ? За ерөнхийдөө Монгол маань өөрөө эрсдээ суур амьсгалтай тий. За одоо бидний Монгол бүсгүүчүүдийн хамгийн их тулгамдж байгаа асуудал арьсан дээрх асуудал гэвэл мэдээж хуурайшилт. Яагаад тэгэхээр одоо утааны агаарын бохирдол ихтэй, хуурайшилт ихтэй, эрсдээ суур амьсгалтай гэдээ бидний арьс бол өссөн үлдсээгүй хичнээн мянга чиглэг одоо чийгшүүлэгч хэрэглэдэгч байсан тодорхой хэмжээгээр байнга чигээ алдаж, байнга хуурайшилт бол явагдчихэдэг. За тэгэхээр хуурайшилт ихснэ гэхлээр арьс маань өөрөө нөгөө нөх их одоо нөхөдөө болно тий, нөхцөлт үүснэ. За дээрэс нь одоо агаарын бохирдолтой учраас нөгөө үүссэн маань бохирдон зэрэг асуудлууд маш их байдаг. Тэгэхээр энэ бүх асуудлуудыг цогцоор нь шийдэж чадах. Дээрэс нь Монгол бүсгүүчүүдэд яг нуулгүй хэлэхэд бүгдээрээ сайрахыг хүсдэг тий, цагаан арьстай болохыг хүсдэг. Борлогоос их санаа зовдөг штэ. Тэгэхээр энэ хүн milk skin буюу энэ хоёр алхамд арчилгаа маань яг энэ асуудлыг шийдэж өгсөн. За бүтээгдэхүүн маань өөрөө хоёр давхар одоо
хоёр алхмаас бүрддэг. Нэгдүгээрт нь одоо салфетикийн цэвэрлэгч байгаа. За өнөөгөөрөө салфетикаараа одоо нүрээ цэвэрлсэний дараа дээдлэлт нь байгаа тосоо нүүрэндээ түрхэхэд энэ болохоор шөнийн арчилгаандаа хэрэгжилжүүл илүү зүгээр. За эрчимтэй цайрыг за арьсаа одоо хурдан гоё болгоё гэх юм бол 7 хоног дараалан хэрэгжилж болно. За ер нь бол арьс ингээд тодорхой хэмжээний яг балансаа бариад те чигээ автсан тохиолдолд бол 7 хоногт нэг 2-3 удаа хэрэгжилж хангалттай. Хурдан үрдүн мэдрийг ивэл 7 хоногт өдөр болго хэрэгжилж байна. Тэгэхээр бас Milk Skin бүтээгдэхүүний нүүр царайгаар бидний танил болох Rich Beauty нэвтрүүлгийн өмнөх хөтлөгч Сарангой манд ажилласан байлээ. Тэгэхээр бүгдээрээ Сарангойгоо хамтдаа харцгаая. Инхри ялдам. Уян зөөлөн. Торгомсог. Эрүүл арьстай болохыг хүсэж байна уу? Milk Skin 2 алхамт арчилгаа. Сүү мэд цагаан эрүүл чиглэг арьс. За тэгэхээр Сарангойгоо өнөөдөр студидтэй зочин хөтлөгчөөр урьсан байгаа. Орой минь бас уулзааг удсан биш үү? За баярлалаа үзэгчдээ бас орой минь их хүргэе. Тэгэл яг Rich Beauty нэвтрүүлгээ ер нь бол өмнө нь хөтлөж байсан. Энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь гоо сайхны мэдлэг мэдээлэл бол миний хувьд яг Rich Beauty нэвтрүүлгийг хөтөлж байхдаа маш олон одоо гоо сайхны зөвлөгөөттэй уулзаж одоо бүтээгдэхүүн хэрэглэсэн хэрэглэгчдийн үр дүнг харж ирсэн учраас гоо сайхны мэдлэг ер нь нэлээд зузаан болж өгсөн. Тийм учраас өнөөдөр бас Teradi брендийн Milk Skin 2 алхамд арчилгаа Milk Skin-ийн нүүр царай болж одоо ер нь бол бүтээгдэхүүний нүүр царай болно гэдэг бол нэг талаасаа их хариуцлага нөгөө талаасаа олон бүсгүйчүүдэд бас үлгэр дуурайл болох ёстой учраас өнөөдөр яг өөрийнхөө үр дүнг хүргэхээр ирсэн байгаа. Хүн одоо нүүр царайгаар одоо ажиллахаар болохдоо эхлээд тухайн бүтээгдэхүүнээ бас судлах хэрэгтэй тийм ээ. Үнэхээр одоо чанарын шаардлага хангасан уу гэдэг ч юм уу тийм ээ. Тийм бүтээгдэхүүн мөн байна уу гэдгийг бас одоо судалж иж нүүр царай болдог болов уу гэж одоо би хувьдаа бодож байна. Тэгэхээр бас яагаад Milk Skin-ийн нүүр царай болсон бэ энэ талаараа. Миний хувьд бол шууд мэдээж нүүр царай болоогүй. Яагаад тэгэхээр Milk Skin Teradi брэнд маань өөрөө дөнгөж сая 5 сард орж ирсэн удаагүй байгаа. Тухай одоо надаас өмнө хэрэгжилжсэн хэрэглэгч байхгүй гэсэн үг. Би тэгэхээр яг Монголын баг Milk Skin-ийн анхны хэрэглэгч. Тэгээд миний хувьд бол эхлээд бодохдоо за надад бараг таарахгүй байхаа да Milk Skin гэхээр яг Milk-ээс сүү гэдэг маань өөрөө их тослог өндөртэй байдаг шээ. Тэр чүүднээсээ одоо яг юм гардаг эмзэг өрөвсөлтэй арьсны хувьд бол энэ тослог Milk гэхээр за бараг л таарахгүй даа өрөвсөлтэй болох улам их тослогч байх гэж эхлээд бас санаа зовж байсан. Тэгээд мэдээж бүтээгдэхүүнээ одоо нүүр царай болохоос өмнө бүтээгдэхүүнээ авч хэрэглээд ердөөсөө нэг 2 хоног хэрэгэлсэн. 2 хоног эхний мэдээж ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэд эхний нэг өдөр маш гоё яадаг. Тэгээ би бас эхлээд хэрэглэхэд нь бол элдв янз юм гараагүй янз бүрийн харшил өгөөгүй. Харин 2 дахь өдрөөсөө болохоор яг үр дүн нь бараг 2 дахь өдрөөсөө мэдэгдсэн гэж хэлж болно. Яагаад би ингэж хэлж байна гэхээр 2 дахь өдөр минийх яасан бэ? Эхний өдрөө бол зүгээр яг л хэвийн байсан. 2 дахь өдрөө болохоор бүр ингэж нэг улам илүү одоо чиглэг дээрээс нь их тийм эрүүл болц. Би бол арьсаа яг үндэ эрүүл гэж хэлж чадахгүй яа тэгэхээр байнга л арчлахгүй болоод асуудал үүсч идэг учраас тэг яг 2 дахь өдрөөсөө болоод миний арьс ингээд будаагүй үедээ маш юм эрүүл харагдчихсан. Үгүй би чи бараг будах шаардлагагүй юм шүү гэдэг ойлголттой болж исэн л да. Тэгээд ер нь тасралтгүй би эхний хэрэглэхдээ бол 7 хоног хэрэгэлсэн. 7 хоног хэрэглэхэд мэдээж хэрэглэж эхлэхэд минийх хавар буюу одоо яг эд нөгөө тоосчлолтой үе за дээрэс нь яг халуун болох гэж байсан яг зуны тий яг ингэ хавар бас ер нь айгу харалдаг тий хуурашаад миний харахгүй хэрнээ их тийм хоцрогддаг ярьсан байхгүй тийм тэгээд яг тийм эмзэг эвгүй үед гэх юм уу та тий тийм эрс үед хэрглэж эхэлсэн учраас би яг тийм 7 хоног тасралтгүй хэрэглэхэд бол 7 хоногийн дараа миний арьсны одоо юм гардаг тослог ихтэй хуурайшилт хацар хэсгээрээ хуурайштай тий тэр хуурайшилт маань байхгүй болчихсон. Тэгэхээр үр дүнг нь яг өөрөө хэрэглээд одоо хүртэл хэрэгэлдэг хэрэглэгч одоо төлөөлөл бас бүсгүй маань одоо энэ талаар сэтгэлийг хаваалцлаа шүү дээ. Тэгэхээр Milk Skin-ийн яг орц найрлагын талаар бас илүү дэлгэрэнгүй бас мэдээлэл өгсөн зүйтэй боллоо. За сая Сарангой маань ч гэсэн хэллээ те нөгөө хүмүүс маань ингээл Milk Skin крем батгцсан ингээд Milk гэхлээр нэрээ яг нөгөө нэг сүний агуулмжтай те. За тэгэхээр бүтээгдэхүүн маань бол мэдээж
milk skin гэж байгаа юм чи мэдээ сүүний уургийн ханд бол орсон байгаа. За дээрэс нь хохобагийн үүр, за лаймын хальсны тос зэрэг одоо бүтээгдэхүүнүүд орсон. Тэгэхээр бүтээгдэхүүн маань өөрөө нөгөө нэг тодтгол маань цайруулна, чийгшүүлнэ, хөгшрөлтийг удаашруулна гэсэн 3 давхар үйлчлэгээтэй. За тэгэхээр цайруулна гэхлээр сүү маань өөрөө арсыг маш гоё цайруулдаг шүү дээ тий. Сүү маск байна, бас цагаан эдээ тий, тарагч байна. Манай монголчууд ер нь бол ингээл гэр аргаар бас цайрах бүтээгдэхүүнд мэдээж оруулдаг. За дээрэс нь нөгөө нэг лаймын хальсны тос гэдэг маань нөгөө одоо лимон биш үү те ногоон лимон байна. За тэрний маань тос гэхлээр арсыг маань илүү одоо нөгөө нэг өөс сэвч байд юм уу те нөсөө толгой байсан бол тэр бүдгэрч цайрна гэсэн ерөнхийдөө найрлагын шингэж өгсөн учраас за мэдээж хамгийн чухал нь алмаз маань өөрөө шингэж өгсөн байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүнийг хэрэглээд та гоё цайраад шийгч авчна. За дээрэс нь алмаз шингэж өгсөн гэдэг нь ямар учиртай вэ гэхлээр алмаз маань өөрөө хүний арсанд ингээ хэрэглэх тусам бүрхүүл үүсгээд байдаг. Тэгэхээр гадны одоо ямар нэгэн нөлөө те салхич байна, арч байна нөлөөллөөс таны арсыг давхар хамгаалаад явждаг учраас та milk skin хэрэглээд авсан тэр чийг те авсан одоо нүүрчин гоё цайсан бол тэрийг илүү удаан хадгалж чадна бүтээгдэхүүнийг хэрэглэж авах гэсэн. За тэгэхээр солонгосуудын одоо milk skin-ийг 7 хоног хэрэглээд 2 тонн цайрсан туршилтын видео байгаа. Тэгэхээр энэ туршилтын видеог үзээд эргээд студид уулзцгаая. Сайн байна уу? Жанжиян байна. Би өнөөдрөөс эхлэн Терадиагийн сүр шингэнтэй тосыг 7 хоног хэрэглээд үр дүнг нь та бүхэнтэй хуваалцах болно. Эрүүл чиглэг арсыг харж байна уу? Өвлийн хүйтэн салхитай өдрүүдэд сүр шингэнтэй тосыг түрхэн арсаа эрүүлжүүлэн, чиглэлийг өнгөлөг, гэрэлцэн царайгаа хамгаалан сайхан харагдаарай. За туршилтын видеог үзлээ. Тэгэхээр 7 хоногийн дотор үнэхээр 2 тонн одоо ингээд цайрч байна гэхээр үнэхээр гайхалтай юм а тий. Milk skin-ийн хувьд бол цайруулах гэдэг тодтглоосоо илүү бас яг нөгөө арсанд очих хөстэй тэр эрдэс одоо балансыг тэнцвэржүүлдэг гэх юм уу те арсны нүүрний одоо балансыг тэнцвэржүүлдэг тэгээд нөхцөлт болон нөсөө толб за дээрэс нь өрөвслийг намдаадаг яагаад вэ гэхээр яг нөгөө хоёр алхамд арчилгааны маань эхний алхам буюу салфетик ба яг milk skin-ийн салфетик маань өөрөө ямар ч тийм спиртний агуулмж байхгүй гэхдээ өрөвслийг намдаадаг гэдэг нь бол яг миний одоо хэрэгсэн туршилтаар бол мэдгэжсэн яг ингээд жижигэн биржгээр за дээрэс нь өрөвсөл үүсгээд байгаа тэр хэсгээр би илүү арчичдаг тэгээд дараа нь болохоор яг milk skin-ээ түрхэхэд тэр өрөвсөл намдаад дээрэс нь илүү гоё чиглэг болоод тослогийн хэмжээ маань багасдаг. Тэрээс охид бүсгүүчүүдэд одоо анх удаа харуулгаад энийг маань нэг удаагийн маск юм уу гэж охид бүсгүүчүүд их асууж ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ болохоор бүсгүүчүүд мэдээ савлгааг нь хараад тий гэж бодож байгаа юм шиг байна тий. Сонирхолтой одоо энэ хөвчлэн ингээд нэг иймэрхүү хавтгаа тий маск гэж хүмүүс их андуурдаг. Энэ болохоор маск бол биш. Энэ болохоор арьс арчилгааны одоо тэжээлийн тос маягаар арсныхаа одоо шүний арчилгаанд хэрэглэжүүл илүү үр дүн үзүүлэхээр ийм бүтээгдэхүүн байгаа. За би энэ онцлог хамаарахгүй тэгээд насны хязгаар байх. Бүтээгдэхүүнийг маань ер нь бол 3-аас дээш насны бүх хүмүүс хэрэглэх боломжтой. За хүүхдүүдэд бол өвдөг тохой гэж хүүхдүүдийн тэр тусмаа мөлхдөг хүүхдүүд бол өвдөг маш их харагддаг штэ тий. За тэгэхээр хүүхдийнхаа өвдгөнд бол бас түрхээд өчгөд маш үрдүүтэй түрхээд та шингэсний дараа бараг буцаад өвдгийг барихад айгүй гоё толгоор яг гоёнтай надад адилхан болчихдог. Шилжилтийн насны онцлог гардаг штэ өрөвсөл айгүй их үүсдэг яг тэр үед түрхүүл их боломжтой юм шиг санагдсан. Яг тэгэхээр өсвөр насны хүүхдүүдтэй эцэгчүүдийн хувьд бол төдийлөн байнга одоо коморн бүтээгдэхүүн авах ч юм уу хэрэглэнэ гэсэн ойлголт бол байхгүй штэ. Яг багасаа бас олон бүтээгдэхүүн хэрэглэх ер нь бол дими гэж миний хувьд бас боддог. Тэр эрчүүднээсээ milk skin-ийг хүүхдүүдтэй хэрэглүүлэх юм бол охидууд маань бас хэрэглэж үзээд нэг удаа хэрэглээд үзэхэд цаашдаа бас хэрэглэмээр санагдана. Тэгэхээр ер нь гэр бүлэрээ хэрэглэж болно гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Тийм яг хөө бүтээгдэхүүн ингээ гоо сахны нэвтрүүлэг үзээд хүмүүс эмэгтэй хүний бүтээгдэхүүн эмэгтэй хүн л энийг хэрэглэх гэж яг ойлгодог шүү дээ. Үгүй эмэгтэй хүн ч гэсэн бас хэрэглэх боломжтой. За эрчүүд дундаа эрэгтэй хүмүүс бас үүсдэг асуудал нь нөгөө нэг хар цагаан батгах тий. За дээрэс нь өрөвсөлттэй нүр, дээрэс нь борлол. За эрэгтэй хүмүүсийн хувьд бол одоо гарч байгаа асуудал нь нөхцөл хамгийн их асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр энэ асуудал ч гэсэн одоо энэ milk skin хоёр алхамд арчилгаа маань маш сайн. Ба дээрэс нь маш хурдан үр нөлөөгөө үзүүлдэг байна. Тэгэхээр бас нэг сонирхолтой туршилтыг хоёулаа ярилцаж байгаа бэлдсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо туршилтаа эхлэлцгээе.
За тэгэхээр туршилтаа хийхэд бэлэн болсон байна. Тэгэхээр туршилт маань яг ямар туршилт вэ гэдэг Ойко маань танилцал тий. За энэхүү аппаратаар ерөнхийдөө өсгүүхэн арсыг эхэлж уншиж үзээд за тэгэхээр хамгийн гол нь нөгөө нэг бүтээгдэхүүн болгондоо найрлаганд нь алмаз шингэсэн гэдээ би чи одоо яриад байгаа шүү дээ. За тэгэхээр яг алмаз маань ингээ хэрэглэсний дараа арсан дээр яаж харагдаж байна? Үнэхээр одоо за энэхүү аппарат маань арсыг 1000 дахин томруулан харуулдаг аппарат байгаа. За тэгэхээр үнэхээр одоо алмаз нэрээр шингэж те алмазны тэр даймонд одоо тавсад нь харагдаж байна уугүй юу гэдгийг үзүүлэх гээд бүрээд үзүүлэх зорилготой туршилт байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр модель би утастайгаа холбочлоо. За утсан дээр ингээ шууд харагдана гэсэн үг байна. За зөвхөн одоо энэ хацар хэсгийн арсан дээр ингээ ерөнхийд нь үзүүлэе гэж бодсон учраас одоо сая нүүрнийхэн будгийг хэсэгчлээд арилгачлаа. За манай энэ охины хувьд болохоор ерөнхийдөө бол асуудал багтай. Эрүүл байдал хийж болно. За байгаа асуудал гэвэл жоохон нөсөө үүсэх магадaltaй. Одоо шижтэй болсон байна те. За тэрнээс одоо нүхч байл юм уу батгах те. За тийм төрлийн асуудал өрөвсөл бол байхгүй харагдаж байна уу те. Тийм бай. За тэгэхээр одоо үүний дараа бид нар сая харсан шүү дээ. Одоо үүний дараа Terrazia-гийнхаа нөгөө Milk Skin сүүн тосоо. Моделийн маань хувьд бол Terrazia брендийн бүтээгдэхүүнийг огт хэрэглэхгүй хүн байгаа. За тэгэхээр энэ хүү сүүн тосоод өрөхөд за тэгээд түүнийхэн дараа дахиад аппаратаараа харж үзье. Томруулж хараад одоо алмазны ширхэг үнэхээр харагдах нь уу харагдахгүй нь гэдгийг харах нь шүү дээ. Milk Skin маань яг ингэ түрхэхэд өөрөө их тослог юм шиг харагдаж байгаа болов шингэсний дараа бол ямар ч тос ялгардгүй. Тэ. Тэрүүгээрээ бас бусад цайруулах бүтээгдэхүүн юм уу шүн түрхдэг одоо маскаас илүү онцлогтой байдаг. За ямар ч Milk Skin-ээ түрхсэн. Жуцаа барьж байгаа биш. За. Эцнэр түрхсний дараах байдлыг харуулъя. За одоо харагдчихэж штэ яг арсан дээр. За ингээ өмнөх арс болон саяны одоо Milk Skin түрхсний дараах хоёрыг юун дээрээ зургийг аваад харьцуулаа харуулъя тийм ээ. Ааха. Тэгэхээр ширхгүүд бол харагдаж байна тий. Саатай нөгөө ялалчсан. Тэн түрхсэн юм шиг. Одоо яг саатай нөгөө хацар өнгөлөгч юм уу тэн түрхсний дараа гэлтундаг шүү дээ. Яг тэр шиг харагдаж байна шүү дээ. Өөх арсны доотлоос ингэж харагддаг. За тэгэхээр бидний бас ярилцах цаг өнөөдөр энэ түрээд одоо өндөрлөж байна. Тэгэхээр бас манай студид хүрэлцэн ирж одоо энэ сайхан мэдээлэл одоо үзэгчдэд маань ингээ хуваалцаж ярилцсанд та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр мэдээж Milk Skin-ийн хувьд бол бусад бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь бас жижиг савлгаатай байгаа. Тэгэхээр магадгүй комор нь бүтээгдэхүүн авчаад тэр нь таарахгүй байх тохиолдолд буцаа тэрийг яах вэ задалсан байдаг гэх ийм асуудал үүсдэг. Тэгвэл бүсгүйчүүд манаас Milk Skin-ийг та зөвхөн нэгийг аваад хэрэглээд үзтээ. Энд бол санхүүгийн хэмнэлт ч гэсэн байгаа. Нэгийг авч хэрэглээд танд таарж ийнэ үгүй юу? Бидний одоо яриад байгаа зүйл үнэн байна гэдгийг бас зөвхөн хэрэглээд үзэхэд бол болно гэдгийг хэлмээр байна. Тэгээд бас мэдээж нэвтрүүлэг төгсөж байгаа учраас альва гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгоод шинээр хэрэглэж байгаа бол зөвхөн бүтээгдэхүүнд найдах биш. Өөрөөсөө бас цэвэрлэгээ, арчилгаа, замун дотроосоо тийм хоолны дэглэмч юм уу? Одоо гих зэргийг шинэ бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол тэрэн дээр бүр илүү анхаарах юм бол таны арсны асуудал магадгүй 7 хоногийн дотор байсан бол ганц хоногийн дотор шийдэгдэх ч юм уу хугацаа нэг богиносно гэдгийг бүсгүйчүүдэд хэлмээр байна. Тэгэхээр гоо сайхан гэдэг бол бүх зүйлийн одоо төгс бүх зүйлийг л яг зэрэг хийж аж гой сайхан харагдахтай байдгийн шүү гэдгийг бас хэлмээр байна. Өнөөдөр студид маань хүрэлцэн ирээд ярилцсанд баярлалаа. Речтэй PT нэвтрүүлгийн сурвалжлагын болоо үргэлжилж байна. За тэгэхээр би өнөөдөр нэгэн сонирхолтой ивентэд уригдсан байгаа. Тэр маань ямар ивент гэхээр Mild Cosmetics-аас зохион байгуулж байгаа Bloggers event буюу Монголд анх удаа зохиогдож байгаа блог хөтэлдэг, блогердаг, интернет орчинг төлхөө ашигладаг бүсгүйчүүдэд зориулсан Япон маягийн нэгэн сургалт ивент байгаамаа. Тэгэхээр энэ дотор юу болж байгааг хамтдаа
зуны арьс арчилгаа буюу бүсгүүчүүдийн арьс арчилгааны бурхан тэнгэр гэж хэлж болох нарны тосны одоо зөв хэрэглэх заавар болон Mile Cosmetics-ийн оруулж ирж байгаа Японы хамгийн алдартай хоёр брэнд болох Omi болон Sanka брэнд хоёрыг танилцуулах сургалт уулзалт явагдаж байгаа юм байна. За тэгэхээр өнөөдрийн сонио хачнаар энд яг юу болж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг авцгаая. Mile Cosmetics нь Японы хамгийн алдартай Omi, Sanka гэх нарны тос үйлдвэрлэгч брэндүүдийг албан ёсоор оруулж ирж байгаа төдийгүй Монголд урд өмнө зохиогдож байгаагүй блогер ивент нэртэй бүсгүүчүүдийн сургалт уулзалтыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Япон улсын мэрэгчлэнүүд нарны тосны зөв хэрэглээ болоод ач холбогдлын талаар сургалт зөвлөгөө өгч, харин зочдоор интернет орчинд үлгэр дуурайл болсон олон дагагч нартай блогер бүсгүүчүүдийг урьж оролцуулсан нь онцлог байлаа. За өнөөдрийн маань энэ үйл ажиллагаанд маш олон гайхалтай бүсгүүчүүд ирсэн байна. Тэгэхээр эдгээр бүсгүүчүүдийн өнөөдрийн сэтгэлийг сонсъё. Яг тэгвэл нарны тосны хэрэглээ болон одоо Японы хамгийн алдартай эрэлт хэрэгцээтэй хоёр тосны танилцуулга явагдаж байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөө энэ цугласан бүсгүүчүүдээс сэтгэлийг сонсъё. За өнөөдрийн арга хэмжээнд өргөдөж ирсэн зочид маань тодорхой хэмжээнд олон бүсгүүчүүдэд гоо сайхны болоод одоо хувь хүний төлөвшил талаас ч илүү маш олон үлгэр дуурайл ордог бүсгүүчүүд болсон байна. Тэгэхээр өнөөдрийн энэ ивент арга хэмжээний талаар та сэтгэлээ овалцахгүй юу? Хамгийн түрүүнд аягүй ойр дуулзаагүй хүмүүстэйгээ уулзлаа. Тийм тэгээд нөгөө манай нөгөө одонтой ээжүүд группийн админ маань тэгээд бас группийн маань мисс маань ирээд энэ хоёртаа бас аягүй халуун долоон яриа өрнүүлээ сууж байна. Тэгээд үйл ажиллагааны хувьд гэх юм бол аягүй цаг үе болсон. Одоо улирал солигдож байна тий. Тэгээд улирлын онцлогийг харуулсан бидэнд яг хэрэгтэй Монголын уур амьсгал нөхцөл байдал аягүй юм тохиромжтой яг цаг үе олсон юм ивент үйл ажиллагаа боллоо гэж харж байна. Бид нар чи өөрснөө нөө залуу сайхан насаа хадгалъя гэж аягүй хичээдэг мөртлөөсөө аягүй энгийн зүйлээс эхэлж байгаа одоо арьс арчилгаа тий дээрээ болол төрөл бүрийн бүтээгдэхүүний хэрэглээд байгаа мөртлөөс яг нарны тос гэдэг энэ одоо зүйл рүү бол яг ингэж гүнзгий бол орж чадаагүй байдаг. Тэгэхээр яг тэр талын мэдлэгийг олгосон. Айтайхан үйл ажиллагаа боллоо. Таны хувьд ер нь нарны тос хэрэг хэрэгэлдэг вэ? Нарны тосны талаарх ер нь хангалттай, ойлголттой байсан уу? Тэгээ бас бүсгүүчүүдтэй таны үзэж байгаа олон залуу бүсгүүчүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээр хүмүүстээс юу гэж уриалмаар байна? Хүүхэд байхад бол ер нь нартай л ойрон хаях хэсдэг байлаа. Тэгээд нөгөө нэг яг ингээл нас биеийн түрээл те гоо сайхны талаарх ойлголттой болсноос биш нарнаас хамгаалах ёстой байна л гэдэг аягүй сайн ойлгож мэдэрдэг болсон. Яг гоо сайхны талаар илүү нэг мэдээлэл ингээл эрэлхийлдэг гэдэг утгаараа ч юм уу те тэр талын одоо мэдлэг мэдээлэл харьцангуй бас арай ойр байдаг байх гэж бодож байна. Тэгээд миний хувьд би өөрөө Япон одоо косметик хэрэглэх их дуртай. Ер нь дэлхийд Япон косметик яагаад тэргүүлэх юм бэ? Энийн цаана маш сайн технологи, маш сайн эрдэмтдийн одоо бүтээл хөдөлмөр явж байдаг. Тэгээд ч одоо үр дүнгийн хувьд маш сайн байдаг шүү дээ, тий. Тэгэхээр миний хувьд бол нарны төсөйг бол өдөр тутамдаа байнга хэрэглэдэг. Хүүхдүүдтэй бүр няраа хүүхдүүдтэй ч хэрэглэдэг. Тэгэхээр энэ бол миний амьдралын саншгүй хэрэглэл юм л та. За баярлалаа. Тэгэхээр энэ ширээнд маань дандаа одонтой ээжүүд сууж байгаа. Тэгэхээр тэр олон сайхан хүүхдүүд төрүүлчгээд өнөөдөр өөртөөхөө гоо сайханд ингээд анхаарлаа хандуулад ийм сайхан сууж байгаад нь үнэхээр бахархууштай санагдаж байна. Та бүхнийхээ ажил амьдрал эрүүлийн ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Майлдын бүтээгдэхүүнүүд одоо эрүүл мэнд талаасаа ганцхан гоо сайхан биштэй эрүүл мэнд талаасаа илүү байдаг учраас би бол маш хэрэглэх дуртай яг одоо нөгөө нүүрний доор түрхтэйг нарны тос байна тий. Манайх ч нөгөө амар нарлаг Монгол орн шүү дээ тий. Тийм учраас эдний бүтээгдэхүүнүүдийг ерөнхийдөө маш их хэрэгэлдэг. Япон бол үнэхээр одоо юу гэдэг гоо сайхнараа тийм их мундаг бүр дийлцэн газар юм шиг санагдаад байдаг. Них амар рекламддгоо тий. Тэгсэн мөртлөөсөө бүр юм супер тэгээд гоё нөө баглаа савмаавын харангуй зүгээр амар даруухан ингийн штэ тий. Солонгосынх болгоод авахгүй байхын аргагүй нэг тийм гялцал байдаг ш. Япон болонгууд нөө гаднах юмдаа биш доторх одоо чанартай илүү бас юм ач холбогдол өгдөг тийм майлтыг бас охтуудаа сонгож хэрэглээсээ ганцхан гоо сайхан гаднаасаа биш тийм дотроосоо хэдэн ч жил болсон одоо гоо сайхнаа хадгалж чаддаг одоо байгаасаа тэгээ түүнд бол майлтын бүтээгдэхүүнүүд маш их хэрэг болсон Сизенагийн миний сонголт бол сонирхолтой ивент маань үргэлжилсээр байна. Тэгэхээр яг одоо би Mile Cosmetics
Өнөөдрийн ерөн сэдв маань бол яг одоо зуны удирдал ирж байгаа. Тэгээ зуны удирдалд хэрхэн яаж арьсаа хамгаалах уу, нарны тос гэсэн сэдвээр явагдсан. Энэ тухай мэдээлэл ч гэсэн манай Mail Cosmetics-ийн Facebook хуудасаар болон бүсгүйчүүдийн маань бас Facebook хуудасуудаар бас та бүхэн хүрэх байхаа. Тэгээд одоо арьсны хөвгшөрлийн хамгийн гол шалтгаан болдог тэр нарны хитягаан туянаас арьсаа хамгаалцгаая. За тэгээд бас дангаас нар гэхгүй Монгол бас маш их арьсны бохирдол ихтэй PM 2.5 тийм тоосон цар маш ихтэй байдаг. Тэр бохирдлоос ч гэсэн арьсаа одоо хамгаалах зориулсан шинэ технологиор бүтсэн нарийн төсөл зүйлүүдээр танилцуулсан энэ бүтээгдэхүүний талаар тайлбарууд маань бас манлгэрүүдээс бас авах боломжтой байгаа. За тэлгүй яхав баярлалаа. Энэ мэдчлэн маш хэрэгтэй олон үйл ажиллагаануудыг зохион байгуулаарай. Цаашдынх нь ажил төс өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Зуны аягам халуун өдрүүд ордож арьсаа түлэгдтэл нартай найзлах цаг ирлээ. Гэтэл нарны хитягаан туяанд хүний арьсыг түлснээр хөвшрөлтийг төрөсгөж арьсны хорт хавдар тусах магадлалыг өндөрсгдөг гэдгийг та мэдэх үү? Арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга нь зориултын нарны тос хэрэглэх явдал юм а. Бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн адилаар нарны тосыгч арьсныхаа төрөлд тохируулан хэрэглэх шаардлагатай. Хэрв та хуурай арьстай бол ёсоо хэлбэрхийг, тослог эсвэл батг гардаг бол спиртэнд суурилсан нарны тосыг, хэрв мэдрэмтгий арьстай бол химийн бодис ороогүйг нь сонгох хэрэгтэй. Үзэгчтэй блогерс ивент дээрээс хийсэн сурвалжлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр маш хэрэгтэй үйл ажиллагаа болсон гэж бодож байна. Миний хувьд нарны тос болон түүний хэрэглээд хэрхэн зөв бүтээгдэхүүн сонгох талаар мэдээллийг авлаа. Мөн олон сайхан бүсгүйчүүдтэй танилцаж цагийг зугаатай өнгөрүүлээ. Мөн мэдээж